За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Деталийн тухай ойлголт хичээлийн хичээл номер 1 эхэлж байна. За өнөөдрийн хичээлийн маань зорилго деталийн тухай үндсэн ойлголттой болж деталийн зориулалт, хэлбэр бүтэц болон деталийн элементүүдийн онолын мэдлэгийг эзэмшнэ. За хичээлийн хэрэгэлдэхүүнүүдэд бэлдээрэй хүүхдүүдээ. За сурах бичиг, онолын дэвтэр, үзэг, 05-ын харандаа, гортог, шулуун болон өнцөгтэй шумаа гаргаарай хүүхдүүдээ. За энэхүү хичээлийн маань агуулга деталь гэж юу вэ? Деталийн элементүүд, деталийн төрөл ангиллын талаар үзэх болно. Үйлдвэрт бүтээгдсэн аливаа эдлэл, машин тоног төхөөрөмж, деталь багц хэрэгсэл зэргийг эдлэхүүн гинэ. Деталь нь эдлэхүүний нэг төрөл ангиллалд хамаардаг. За эдлэхүүн нь деталь, нэг жугсраа, комплекс, конфликт гэсэн хэсгүүдээс бүрднэ. За дараах зургуудыг ажиглаарай хүүхдүүдээ. За деталь гэж юу вэ? Нэр болон маркийн хувьд нэгэн төрлийн материалаар хийгдсэн угсрах үйлдэл ороогүй эдлэхүүнийг деталь гинэ. Өөрөөр хэлбэл ахаад цаашаа сал задрах боломжгүй бие даасан эд ангийг деталь гэд байгаамаа. За дараагийн хичээлээр деталийн элементүүдийн талаар үзэх болно. Дараагийн видео хичээлээс үзээрэй хүүхдүүдээ.